За арсны тогтолцоо нь хүний биеийн хамгийн том эрчим бөгөөд арьс, үс, хумс болон булчирхай зэргээс бүрддэг. Энэ нь хүний биеийн нийт 15-аас 20% жингийг бүрдүүлдэг. Арьс нь үндсэн хоёр давхраас тогтно: эпидермис ба дермис. Эдгээрийн доор нь өөхөн давхар буюу гиподермис байрладаг. За арсны эпидермисийн дайвар эрчтмүүдэд үсний фолликул ба үс, хөсний булчирхай, тосны булчирхай, хумс, хөхний булчирхай ордог. Арсны үндсэн үүргнүүд нь болохоор механик хориг үүсгэн, дархлааны мэдээллийг дамжуулан, гемостаз хадгалдаг, мэдрэхүйн мэдээлэл дамжуулан ялгаруулалт хийхэд тусалцнаа. Тэгээд арсыг зузаан ба нэмгэн гэж ангилнаа. За эпидермис нь эвэршдэг давхарлагдсан хавтгай эснээс 39-ээс бүрдэнэ. Тэгээд нийтдээ 4 давхраг байгаа. Хамгийн гүн давхрагаас нэрлвэл суурин давхраг, өргөс давхраг, мөхлөх давхраг, эвэрлэг давхраг гэж байгаа. За гэлгар давхраг гэж бас байгаа. Гэтэ энэ зөвхөн зузаан арсанд байна. Эпидермисийн эсүүд нь 4 эс байгаа. Кератиноцит энэ 85% бүрдүүлнэ. Меланоцит 5%-ийг, лангергансын эс нь 2-5%-ийг, Меркелийн эс нь 6-10%-ийг бүрдүүлдэг байна. За суурин давхраг буюу стратум басил нь суурин ялцс дээр байрладаг эсийн нэг давхрагаас тогтно. За энэ давхрагт нь болохоор үүдэл эснүүд буюу stem cell-үүд их байдаг. Энэ эснүүд нь митозын хуваагдалд ороод кератиноцит үүсгэнэ. За энэ эснүүд нь шоод дөрвөлжин хэлбэртэй болон бурцан хэлбэртэй байж болно. Cuboidal to low columnar. Тэгээд энэ эсүүд нь цитоплазм багтай. Дээд давхрагуудад байрлаж байгаа эсүүдийг бодох юм бол цитоплазм багтай. Тийм болохоор бөөнүүд нь илүү хоорондоо ойрхон зайтай байдаг. За суурилах шинжээр нь бол маш сайн тодорхойлогддог. Тэгээд меланин бас агуулдаг. Өөр хоорондоо дисмосом холбоосоор суурин ялцтай хагас дисмосом холбоосоор холбогдно. За өрөөс давхраг буюу stratum spinosum нь одоо хэд хэдэн эсийн давхрахаас бүрдсэн байдаг. Тэгээд stratum basilis-ийн кератиноцитыг бодох юм бол илүү том хэмжээтэй болсон байдаг. Тэгээд эсүүд нь цитоплазмын сертэн буюу cytoplasmic processтэй болсон байна. Одоо энэ сертэнгүүд нь хоорондоо дисмосом холбоосоор холбогдно. Тэгээд гэрлийн микроскопоор харахад энэ сертэнгүүд нь илүү ингэж зузаарч харагддаг. Тэгээд үүнийг бизозерогийн зангилаа гэж нэрлэе. Энэ шинжээс нь одоо энэ давхрагыг одоо өргөс тисийн давхраг гэж бас нэрлэдэг. Prickle cell layer энэ зургаас харахад одоо дисмосом холбоосууд нь ингээд тод ингэж харагдаж байна. Доотлын basal cell layer буюу суурин давхаргад болохоор энэ холбоосууд тийм тод харагдахгүй байгааг харж байна. Мөхлөх давхраг буюу stratum granulosum. За энэ давхраг нь эпидермисийн эвшээгүй байгаа хамгийн өнгөц давхраг. Тэгээд эрүүлэн хэлбэртэй 1-3 эсийн давхрагаас бүрдэнэ. Кератогиалын мөхлгүүд буюу кератохайлын гранулсыг ихээр агуулдаг. Энэ мөхлгүүд нь цистин болон гистидин гэсэн уургуудыг ялгаруулна. Энэ уургууд нь филигрин гэдэг уурга болж хувираад, филигрин гэдэг уурга нь эвэрлэг давхрын эвэрсэн эсүүдэд кератины филаментуудыг хуримтлахад нөлөөлдөг. За кератогиалын мөхлгүүд нь хэлбэрийн хувьд одоо харилцан адилгүй байдаг. Тэгээд энэ давхарх нь суурилах будгийг одоо сайн боддог тул одоо гистологийн зүслэг дээр сайн танигддаг. Эвэрлэг давхар буюу stratum corneum нь ялгагдахад амархан, яг гэвэл доод барилж байгаа мөхлөг давхархын бөмбөг эсүүд нь энэ давхархад бөмбөг хатгай эсүүд болж харагдана. За хамгийн өндөр ялгарч хөгтөн эсүүд энэ давхархад байрлана. Бүх эргэтэнцрүүд, цитоплазмын эргэтэнцэр бас бөмбөгдөө алтаад бүхэлдээ кератинийн филаментүүдээр дүүрсэн байдаг. За энэ эс нь болохоор энэ кератинжинсэн эсүүд нь зузаан плазмын мембран гадуураа липидийн давхаргаар хужигдсан байдаг. За энэ давхархын тусламжтай байгаагаар эпидермисийн усны хориг үүсдэг. За эвэрлэг давхарх нь болохоор янз бүрийн зузаантай байдаг. Тэгээд энэ зузаанаар нь нэмгэн ба зузаан арсны гол ялгааг бүрдүүлдэг давхарх юм аа. За эвэрлэг давхархыг их даралт ихтэй буюу эсгүүдээр маш зузаан байгаа. Жишээ нь одоо гарын алга, хурууны өндөг гэх мэтчлэн газраараа эвэршилт үүсгэдэг. За гэлгэр давхар буюу stratum luccidum нь болохоор зөвхөн зузаан арстай эсгүүдэд агуулгадсан гарын алга буюу хөлийн уул мэтчлэн. Тэгээд кератинжсэн сертэн тэгээ эвэрсэн сайн хөгжсөн хүчлэг эсүүд байл одоо энэ давхархад байна. Гэрэл хурлах шинжтэй буюу
ер нь ямар ч будагддаггүй учраас гялгаж харагддаг. Энэ давхарга нь эвэрлэг давхаргын доор тэгээд мөхлөг давхаргын дээр байрлалаа. Кератиноцидууд нь болохоор суурин давхаргын үүдэл эсийн методын хавагдлаар үүсч байдаг. Тэгээд кератиноцид нь шинээр үүсээд дээшлэн өөр давхруудад дамжихдаа дифференциац хийгээд явдаг. Өргөс давхар буюу стратум спиносин дээр болохоор кератиноцидууд маш олон эргэтэнцрүүтэй басан байдаг. Энэ эргэтэнцрүүд нь ламеллар body буюу ялтаслаг биеуд дэлгэрүүлнэ. Тэгээд энэ бүтцүүд нь мөхлөг давхаргын дээр усны хориг үүсгэхэд тусалж байдаг. Усны хориг нь болохоор нийт 2 бүтцээс үүсдэг бахна. Плазма мембраны доор байгаа ламеллар бодигийн ялгаруулж байгаа бодисуудаар нэг үүснэ. Плазма мембраны дээр байгаа липидийн бүх бүлгээр үүсдэг. Ингээд кератиноцидууд нь арсны гадаргуу дээр очиод гуйждаг бахна. За нийтдээ энэ бүхэн одоо 47 хоногийн хооронд явж дуустдаг гэж үздэг. Меланоцидууд нь болохоор суурин давхар буюу стратум базалд оршдог. Мэдрэлийн язгарын хөвөрлөөс дамжиж ирнэ меланобластаас үүсдэг. За меланоцидын гол үүрэг нь болохоор меланин үүсгэх. Одоо меланоцид нь болохоор од хэлбэртэй маш олон урт сэртэнгүүттэй байдаг. Тэгээд кератиноцидын дундуур ингэж сэртэнгүүд нь ингээд байрлаж идэг. Тэгээд тэр сэртэнгүүдээр меланыг агуулсан мөхлөг буюу меланосом нь тэр кератиноцид руу дамжиж идэг. Ингэж дамжсараа наны хитийн туяанаас кератиноцидыг хамгаалж идэг. Эпидермисийн нэг меланоцид нь болохоор ойролцоогоор 36 кератиноцидтэй холбогддог. Энийг эпидермис меланин эмэгч гэж нэрлэдэг. Лангерганс нь арсанд нутагт ирсэн цусны моноцитоз гаралтай антиген танигдсан. Ер нь бол стратум спиносин буюу өргөс давхаргад байрладаг. Сүлжээ магнит сэртэнтэй олон салаатай эс. Дархлааны хариу өгөх болон мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Мерклийн эс нь суурин давхаргад байрладаг дендрит эсүүд юм аа. Хурууны үзүүр гэх мэтчлэн мэдрэлийн рецептор их байх газруудад байрладаг. Тэгээд тодорхой бөөнтэй нэгт цитоплазмтай. Үүрүүд нь болохоор механикаар мэдэрдэг, даралт мэдрэмжийг хүлээн авч боловсруулна, мэдрэлийн төгсгөлтэй холбогдож мэдээллийг мэдрэлийн эс рүү дамжуулна, нейроэндокрин үйл ажиллагаанд бас мэдрэлийн дамжуулалтыг дэмжиж молекул илруулах үүрэгтэй байна. Эпидермисийг дуусаад дермисийг ярив. Дермис нь бол зузаан хайрсан дээр эпидермис болон дермис хоёрын хоорондын холбоос нь харагддаг. Нэмэгхэн дээр ерөөсөө харагддаг. Перпендикулар байдлаар зузаан хайрсан дээр дермийн хөрхлөг буюу дермал папилля эпидермисийн доод гадаргуу шигдэж орсон байдаг. Харин эпидермисээс доошогоо дермийн дээд давхар руу шигддэг. Энэ нь бол epidermal ridge буюу монголоор эпидермисийн нуруу байгаа. Дермийн нуруу бол параллел бүтцтэй байдаг. Харин дунд нь дермийн хөрхлөг байрладаг. Энэ нуруу нь арсны гадаргууны эпидермисийн хувьдлуудын дахин давтагшгүй байдлыг бүтээдэг. Харин үүн дээр суурилж dermatoglyphix үүссэн. Энэ нь хүний дахин давтагшгүй хурууны хээ болон хөлний хээгээр хүмүүсийг таньж ялгах техник байгаа. Эпидермис болон дермис хоёр нь хемидесмосис буюу хагас десмосисоор бэхжүүлэгддэг. Хагас десмосис холбоосоор эсийн харгаас буюу сайтоскелетоны завсрын филаментууд нь суурин ялцтай холбогддог байгаа. За тэгээд дермис нь бол хоёр давхаргаас тогтдог. Хөхлөг давхар болох papillary layer, тэгээд торлог давхар болох reticular layer байгаа. Хөхлөг давхар нь бол хөвсгөр холбогч эдээс тогтдог. Энэ хэсэгт байрласан коллагенуудын сүлжээ нь 1 болон 3 дугаар төрлийн коллагенууд давмгаалж оршдог. Мөн үүнээс гадна уян ширхгүүд жигд бус торлог сүлжээ үүсгдэг. Энэ давхарт цусны судас болон мэдрэлийн төгсгөлүүд төвлөрсөн байдаг. Торлог давхар нь бол хөхлөг давхархаас илүү зузаан, мөн илүү цөөхөн эстэй байдаг. Мөн энэ давхарт ихэвчлэн 1-р төрлийн коллаген ба уян ширхгүүдээс тогтсон байдаг. Тэгээ hypodermis болон subcutaneous fascia гэж байгаа. Тэр нь бол монголоор кипотурм. Hypodermis нь epidermis болон dermis хоёрын доор байрших өөхөн эд гөлгөр булчингийн агуулах хөвсгөрөөр холбогч эд юм. Энэ давхарт орших өөхөн эдийн panicculus adiposus гэж нэрлэгддэг. Энэ нь бол энерги хадгалахад томоохон ач тус болдог. Мөн erector pili болох үс өргөгч булчин бас энд байдаг. Эндээс үүсэлтэй.
Мөн үүний агшилт нь биеийн үсийг босгох ба үс босгох нь амьтдын биеийн дулааныг зохицуулахад тусалдаг байгаа. Тэгээд Panniculus carnis нь арьсны доор хальсны гүнд оршдог. Тэгээд бол одоогоор бол ер нь бол жоохон мөкчөж байгаа. Тэгээд хүзүүний арьсанд орох булчин ба бусад нүүрний хөдөлгөөний булчинг бүрдүүлдэг байгаа. За тэгээд derm дээр бол нэлээд олон төрлийн мэдрэлжилт байгаа. Тэгээд арьс нь мэдрэхүүн мэдрэлийн захын төгсгөл болон янз бүрийн мэдрэхүүн рецептор ихтэй байдаг. Энд мэдрэлүүд чөлөөт болон капсултай гэж хоёр хуваагддаг байгаа. Чөлөөт мэдрэхүй бол төгсгөлүүд мөхлөгт давхарт төгсдөг байгаа. Яагаад чөлөөт вэ гэдэг бол мэдрэлийн холбогч эд болон H1 эсийн хомсдолтой байдаг болохоор чөлөөт гэдэг. Хүртээмжийн мэдрэхүй халуун хүйтэн гэх мэт олон төрлийн сэрлийг илэрхий морфологийн ялгаа байхгүй мэдэрдэг. Чөлөөт мэдрэлийн төгсгөл нь үсний фолликулын тойрж үүнийг бэхэлдэг. Тэгээд үсний хөдөлгөөнд онцгой мэдрэмж гэдэг механик рецептор мэт ажилладаг байгаа. Тэгээд капсултай nerve ending-үүд бол ахаа 3 байгаа. Pacini corpuscle, Meissner corpuscle, Ruffness corpuscle гэж байгаа. Тэгээд дараагийн слайд дээр бол зурагтайгаа хамт харагдаж байгаа. Пацины бэйнсрүүд нь үе, ясны хальтас, дотор эрхтэнтэй холбоотой байх ба ерөнхийдөө холбогч эд дермийн гүнд hypodermist оршдог зөөвөн хэлбэртэй том бүтэц байдаг. Үүний гаднах бүтэц нь маялын шийд бөгөөд энэ босоод хинхэгтэй 1 мм байдаг. Пацины бэйнсрүүд капсулын ялцыг шархан гусуулах замаар даралт цэцэрлэгээний хариу үйлсийг үзүүлдэг бөгөөд энэхүү үйлс нь аксоны depolarize гэж чаддаг байгаа. Хамгийн дээр байгаа нь бол Pacini corpuscle байгаа. Meissner-ийн бэйнсрүүд нь дермийн хөхлөгт байрших бөгөөд хүрэлт мэдэрдэг, тож мэдэрдэг гэсэн үг. Тэгээд өсгүй арьсан дахь бага давтамжтай өрдөлтийг илүү мэдрэмтгий хүлээж авдаг. Энэхүү рецепторын дотор 1-2 маялингүй төгсгөл спираль хэлбэрээр байдаг. Тэр дунд нь байгаа бор зураг дээр бол Meissner's corpuscle харагдаж байгаа. Тэгээ Ruffny бэйнсрүүд бол хамгийн энгийн капсултай механик рецептор. Энэхүү рецептор нь шингэнээр дүүрсэн орон зайг бүрхсэн холбогч эдийн нэмгэн капсулаараас бүрдэнэ. Мөн хүрээлэн буй орчныхаа холбогч эдийн коллаген капсулаар дамжин өнгөрдөг. Тэгээд тэр доор бол хамгийн цаана талын ягаан зураг бол харж байна. Ногооноор тодруулсан. Энэ бол яг бэлтгэлээр ялгаж харахад бол маш хэцүү бас байдаг. Одоо ингээд арьсны дайвруудыг ярив. Арьсны дайварт бол үсний фолликул болон үс, арьсны тосны булчирхай, экрийн хөлсний булчирхай, апокрины хөлсний булчирхай болон хумс ордог байгаа. За үсний фолликул нь гарын алга, хөлний уул, уруул, шээс бэлгийн замын нөхөн эргэн тойрноос бусад ихэнх газар байдаг. Хүн нас ахих тусам эстроген ба эстрогентэй төстэй дааврын шүүрэл багасдаг тул толгойн үс шингэрч ургалт нь удаашрдаг байгаа. Үсний фолликул нь үсний ургалт өсөлтийг хариуцдаг байгаа. Тэгээ энэ бол 3 өнгө хуваагдсан байдаг. Юулүр, хүзүүвч, доод хэсэг гэж хуваагдсан байдаг. Юулүр нь бол тослог бодис болон тосыг гадаршуулах зам болж ашигладаг. Хүзүүвч нь өргөгч булчинтай холбогддог хэсэг. Доод хэсэг нь бол дермийн хөхлөг гэж нэрлэгддэг судасжилттай хөвсгөр холбогчид байршдаг хэсэг вэ. Хөхлөгийг тойрч булцуу үүсгдэг бусад хэсгүүдийг матрикс гэж нэрлэдэг байгаа. Энэхүү матрикс нь бол фолликулын өсөлтийн давхаргыг илэрхийлнэ. Өсөлтийн давхаргад матриксийн хэсүүд дотор угларга ба үсний кератин үүсгдэг эсүүд рүү хуваагдаж ялгаран хөгждөг байгаа. Үсний дотор угларга нь бол англиар бол internal root sheath дотроо 3 хуваас хуваагдж байгаа 3 бүтцээс үүссэн хайр сэнцэр, Hexley давхарга, Henle-ийн давхарга гэж хуваагдж байгаа. Хайр сэнцэр хэсэг нь бол хавтгай хүчээр эдээс тогтдог бөгөөд эсийн гаднах чөлөөт гадаргууг учдаг. Huxley давхарга нь бол үсний дотор углагын дунд ялцыг үүсгдэг дан буюу давхар хавцтай хавтгай эсээс бүрддэг. Henle-ийн давхарга нь бол гадар нь дан шоо дөрвөлжин эсээс бүрдэнэ. Үс, хайр сэнцэр, холтослог,
тархилаг гэсэн гурван бас давхарлаа ахиж хуваагдаж өгдөг баа. За тэгээд зурган дээр болвол Huxley's layer, Henley's layer тэгээд cuticles эдрийг бол харуулсан байна. Inner root sheath гэдэг гадна бичсэн. Томруулаад хажууд нь гаргацсан байгаа. Одоо энэ зургууд нь бол яг үсний hair follicle-оос үүсэж байгаа үсний хэсгийг харуулж байгаа. Тэгээ үс нь бол үсний follicle-аас үүссэн эвэршсэн эсүүдийн тогтдог. Тэгээ үсний эвэршилт нь эсүүд матриксаас гарсны дараа дотор ургалт кератоген бус гэж нэрлэгддэг хэсэгт явагддаг. Follicle-аас үс гарах үед энэ нь хатуу кератин болж бүхэлдээ эвэршдэг байгаа. Шилэн мембран гэх чинь зузаан суурин ялцас бөгөөд үсний follicle-ийг дээрмээс тусгаарлаж өгдөг. Мөн үс өргөгч булчин нь follicle-ийн зүлхэн хэсгийг ойролцоо бэхлэгдсэн байдаг. Үс бол өөрөө давхархтай. Тэр нь бол 3 давхархтай байдаг. Тархилаг бодис, хувцаслаг бодис, үсний ишний хайр сенсор гэж 3 багж байгаа. Тархилаг бодис нь бол ишний төв хэсэг болон бүгд зөөлөн кератиныг агуулдаг мөн зөвхөн бүдүүн үсэнд байдаг. Нарийнхан жижигхэн үсэнд бол юу харагдаж өгдөг байгаа. Хувцаслаг бодис нь бол тархилгынхаа гаднах левер бөгөөд хатуу кератины сасрын филаментуудаар дүүрсэн хувцаслаг эсүүдээс тогтдог. Энэ леер нь үсний 80%-ийг бол бодуулж өгдөг. Үсний ишний хайр сенсор нь бол хамгийн гадна давхарх нь тэгээ энэ давхарласан хагас тунгалаг эвэршсэн хавтгай эсүүдийн хэд хэдэн давхархыг агуулдаг байгаа. Тэгээ үргэлжлүүлээ sebaceous glands болох арсны тосны булчирхайг ярив. Ихэнх тосны булчирхай нь бол үсний follicle-тай хамт байдаг учраас үсний follicle-тай адил гарны алга болон хөлний уулд байдгүй. Тэгээд үс тосны булчирхай нэгж гэдэг зүйл байдаг. Тэр нь бол 4 зүйлээс бүрдсэн. Үсний follicle, үсний иш, үс өргөгч булчин тосны булчирхайгаас бүрдсэн байдаг байгаа. Тэгээд sebaceous gland нь бол заавал үстэй хамт байдгүй. Жишээлбэл зовх, тэгээ хөхний өсөөд хэсэг, уруулын завсрын улаан хэсэгт бол шууд арсны гадар руу шууд нээгддэг байгаа. Эдгээр булчирхай үржил, тэгээ ялгарын хөгжил, бодисын солилцоо, бэлгийн даавар, ялангуяа андрогены нөлөөгөөр зохицуулагддаг. Тэгээ sebaceous gland-ийн гол хэсэг нь бол sebocytes гэдэг зүйл байгаа. Бүрэн боловсруулсан себосайтууд холокрины шүүрлээд тосыг ялгаруулнаа. Энэ үйл явцад эс бүхэлдээ тосны бүтээгдэхүүнээр дүүрч тэгээд апоптизд ордог байгаа. Эцэст нь ялгарсан бодис ба эсийн үлдэгт нь хоёулаа булчирхайгаас тос хэлбэрээр үсний follicle-ийн юулүүрээр гардаг. Тэгээд мөн тэр гарч байгаа тос нь бол хүн бүрт өөр өвөрмөц химийн шин чанартай байдаг байгаа. Тэгээд хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг. Экрийн хөлсний булчирхай болон апокрины хөлсний булчирхай гэж байгаа. Тэгээд экрийн хөлсний булчирхай бол уруул гадна бэлгийн эрхтнээс бусад биеийн бүх хэсэгт байрладаг байгаа. Тэгээд экрийн хөлсний булчирхай бие даасан бүтэц бөгөөд үсний follicle-тай холбоогүй ургийн эпидермисээс доошоо ургаж үүсдэг. Булчирхай бүрэн сохор төгсгөлтэй энгийн гуурсан мушгай хэлбэртэй бүтэцтэй. Энэ нь хоёр хэсгээс бүрддэг байгаа. Hypodermis-ийн дээд хэсэгт байрлах шүүрлийн хэсэг ба цооргын хэсэг болох мушгай хэсгээс шууд тасралтгүй эпидермис руу гадаргуулуу хүрдэг хэсэг байгаа. Тэгэхээр шүүрлийн хэсэг ба цооргоны хэсэг гэж хуваагддаг байгаа. Цоргын хэсэг нь бол давхар шоо дөрвөлжин хүчрээ дээр хучигддаг бөгөөд мая эпителиэс бараг байдгүй. Тэгээд экрины булчирхай хөлсөөр биеийн температурыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг байгаа. Тэгээд экрийн булчирхайд бол 3 төрлийн эс байдаг. Гол эс. Тэр нь бол цайвар эс, бараан эс, тэгээ мая эпителиэс эс байдаг байгаа. Тэгээд цайвар эс тэгээ бараан эс нь бол хоёулаа шүүрэл ялгаруулдаг. Тэгээ мая эпителиэс эс нь бол хучуур эдийг агшаадаг байгаа. Тэгээд апокрин sweat glands, апокрины хөлсний булчирхай нь бол сугны хонхор, хөхний булчирхайн толгой ба нөсөөд хэсэг, хошигны нөхийн орчим арьс, гадна бэлэг эрхтэнд байдаг байгаа. Апокрин бол үсний follicle-тай холбоотой том хөндийд гуурсан булчирхай. Шүүрлийн хэсэг нь экрээс илүү өргөн хөндийтэй бөгөөд дан эсийн төрлөөс тогтдог. Тэгээд мая эпителиэсүүд байдаг байгаа. Мөн ялгаруулсан бүтээгдэхүүнээ хөндийн дотроо хадгалдаг байгаа.
Цоргын хэсэг нь бол давхар шоо дөрвөлжин хөвчүүр эдээр бүжигдсэн байдаг ба маяа эпителий эсүүд ховор байдаг бөгөөд экртэй адилхан харин нарийн үндэтэй. Апокрин булчирхайнд уурга, нүүрс ус, аммиак, липид ба органик нэгдлүүдийг агуулсан шүүрэл үүсгэх бөгөөд тэр нь өнгөөр будагдаж болдог байгаа. Мөн байршилсан газраас шалтгаалаад өөр өөр төрлийн шүүрэл өгдөг байгаа шүү. За ингээд хумс болвол хатуу кератинаас үүссэн. Тэгээ хумс нийл плейт нь бол хумсны ялтас гэдэг монголоор нэрвэртэй. За тэгээд хумсны хэвтэж нийл бэд нь хүчээр эдийн эсүүдээс тогтдог бөгөөд тэдгээр нь эпидермисийн суурийн давхарга өргөс давхарга руу үргэлжилдэг. Хумсын проксимал хэсэг буюу хумсны ууг нь эпидермисийн нугалаагаар хүчигддэг ба өсөлтийн бүс буюу матриксын эсүүдийг бүрхдэг байгаа. Хумсны ялцас нь нягт багцлагдсан эвэршсэн эсүүд corneocytes агуулсан байдаг. Тэгээд Epinocchium cuticle нь бол хайр сэнцэр гээд нээл бэдийнхаа дээр нээл рүүтийнхаа дээр байгаа шүү. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.